За өвлийн өдрөл болсонтой холбоотойгоор томоо төс төвчний төвчл дэгдэлт ихсдэг. Тэгэхээр томоо төс төвчин нь бол бүх насны хүмүүст бол тодорхой хэмжээгээр одоо халдварладаг. Гэхдээ бага насны хүмүүс илүү ихээр халдварлаж илүү одоо хүнд хэлбэрээр явагддаг. Тэгэхээр ер нь бол өвлийн өдрөлтэй холбоотойгоор хүмүүс хоол ижилхэн байдал нэлээд тийм зохицуулах одоо тийм өөрчлөлтүүдийг хийх ёстой. За үүнд нэгдүгээрт нь бол хангалттай хэмжээгээр хооллох ёстой. Энэ нь одоо юу гэсэн үг вэ гэхээр өдөрт одоо 3 удаа хоолоо заавал идэх ёстой. Өглөө сайхан бүлээн халуун шин хоол хүсээд өдөр бол одоо цацлаа идээд орой мөнгөн боловч дэжиглэх шинээр сайтай тийм дархлаа дэмжих үйлчлэгтэй тийм хоол хүнсийг хэрэглэх ёстой. За энэс гадна одоо биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг, зэрэг цагдаагийн байгууллагад ажилладаг. За эсвэл одоо өсвөр насны хүүхдүүд, жирэмсэн болон хөвгүүлэгчүүд, бага насны хүүхдүүд бол хоол ундынхаа завсраар одоо шууд цагаан идэ, жимсгнийг бол одоо нэмж хэрэглэх нь дархлаа дэмжих одоо үндсэн шаардлага болдог. За тэгээд өөний зэрэгцээгээр одоо бүлээн одоо шингэн зүйлсийг нэлээд сайн ууж өгөх ёстой. Тэгэхээр бүлээн зүйлдээ бол бид нар одоо сүү цагаан идэ, дээрэс нь төрөл бүрийн жимсний ундаа, ногооны ундаануудыг төлхөө хэрэглэх юм бол одоо ундааны зүйлээрээ дамжуулаад амин нэмэрч сүнсний хангамж нэмснээр дархлаа сайжирнаа. За тэгээд өвлийн өдрөл болсонтой холбоотойгоор одоо иргэдийн дархлаа дэмжих тийм өөр бүс үйлчлэгээтэй даваа чанартай хоол хүнсүүд байдаг. За эдгээрээс бол махан төрлөөс бол адууны мах. За өвлийн өдрөлд бол халуун чанартай авч ир сонины махыг ус хэрэглэх тохиромжтой. За сүү цагаадын төрлөөс бол одоо хөөрүүлсэн сүү, одоо аарц бол их чухал. Хөөрүүлсэн сүүндээ бол одоо бага зэргийн саримс, за мөн одоо бага зэргийн зүгийн бал хольж болдог. Тэгэхээр хүүхдийн уух туршилтанд сонирхолоод мөн одоо тухайн хүүхдэд харшил орвол байна уугүй юу гэдгээс хамаарат иймэрхүү нэмэлтүүдийг хийж өгөх хэрэгтэй. Одоо хоол хүнснийхээ амтлагаанд бол одоо тийм байгалийн гаралтай одоо дархлаа дэмждэг үйлчлэгээтэй одоо ногоонуудыг нэлээд хэрэглэх хэрэгтэй. Эдгээрт нь бол одоо цагаан гаа, гонд, халгай, мөн хүнхэл, яншүү гэх мэтийн одоо ийм хоол амтлагч зүйлүүдийг бол төлхөө хийгээд хоолныхаа тавсыг хэрэглээ одоо бууруулаад ингээд хооллох юм бол дархлаа дэмжих үйлчлэг болон одоо дээшлэнэ. Өвлийн өдрөлд дархлаагаа сайн болгохын тулд хүн болгон одоо өдөрт 3 удаа хангалттай одоо хооллох ёстой. Тэгэхээр хангалттай хооллож байгаа тохиолдолд бол одоо энэ хөдөлгөөний өдрөлт бол дархлаа суларч өвчлөх магадлал өндөрсдөг. За тийм учраас өдөрт 3 удаа одоо халуун хоолоо заавал идэх нь бол хамгийн гол одоо чухал ач холбогдол. Тэгээд эдгээрийн дараагаар бол одоо хооллолт хоорондын юм эсвэл хоол хүнсэндээ дархлаа дэмжих хоол хүнсүүдийг нэмж хэрэглэх нь бол одоо чухал юм аа. За бага насны хүүхдүүдийн хооллолт бол их онцлогтой. Ихэвчлэн одоо бага насны хүүхдүүд маань 2 хүртэл насны хүүхдүүд маань гэртээ эцэгхийн асрамж халамжинд за 2-оос дээш насны хүүхдүүд маань бол цэцэрлэгт явж байгаа. Тэгэхээр цэцэрлэгийн насны хүүхдүүд нь өдөрт одоо 2 удаа халуун хоол ундаа идэж, мөн 2 удаа хөнгөн цай ууж, яг цэцэрлэгт байх хугацаанд хангалттай хэмжээгээр хооллож байгаа боловч за тэжээлэг хоол хүнсний хэрэгцээ харьцангуй дутагдaltaй байдаг. За тэжээлэг хоол хүнс гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо амин нэмэрч зүйлсээр баялаг, сүү цагаатай, хүнсний ногоо, жимсгний агуулмж одоо сайтай хоол өгөх юм бол энэ тэжээлэг хоол хүнс болдог. Энэ тэжээлэг хоол хүнсийг төлхөө хэрэглэснээр бага насны хүүхдийн дархлаа бол одоо сайжирдаг. Тэгэхээр бага насны хүүхдүүд маань бол одоо хүнсний сүү цагаа идэ, жимсгнийг одоо хэрэглэж дуртай байдаг ч гэсэн хүнсний ногоог бол одоо харьцангуй хэрэглэх дургүй байдаг. За тийм учраас бага насны хүүхдэд хүнсний ногоог өгөхдөө одоо сайхан цотон хэлбэрээр, мухаш хэлбэрээр бэлтгээд ингээд хооллолтын дээр нь хооллолт хооронд нь одоо нэмэлт байдлаар өгөх нь их чухал юм аа. За тэгээд томоо төс төвчний үед хүүхдэд одоо жимсний шүүснүүдийг нэлээд өгдөг. Гэхдээ зарим тохиолдолд одоо хэтрүүлэн өгөх гэдэг. За өглөө усан гутан жимсний шүүс өгөөд өдөр өгөөд орой унтахад нь ингээд өгөөд байх юм бол одоо тухайн жимсний хүчлэг шинжээр давмгаалах бага насны хүүхдийн хотоодны одоо тийм гашуу оргих, хүүхд одоо цалах, гашуу амтнаас нь зайлсхийх зэргээр одоо бас дургу болох магадлал их байдаг учраас зарим тохиолдолд нь одоо жимс хэлбэрээр, зарим тохиолдолд нь жимс хэлбэрээр жимсний шүүсийг өгөхдөө ганц нэг төрлийн жимсний шүүснүүдийг өгöd байхгүй. За эцэгчүүд маань эсвэл цэцэрхний сүс эсвэл ансны шүүсийг төлхөө өгдөг. Гэхдээ эдгээр жимснүүд нь бол нэлээд хүчлэг гашуун байдаг учраас
одоо бас хүүхдэд хөдөлгөөн тийм дагнаж өгөх тохиромжтой биш. Тэгэхээр мөн жимсний шүүсийг төрөл бүрийн жимсээр бэлтгэж болно. Бид нар одоо альма жигнэт юм уу, альма үрээд одоо чанаад ингээд шүүс бэлтгэж болно. Мөн одоо бананыг бол одоо ингээд сүйтэй сайхан одоо миксер тэгээд өгч болно. За тэрнээс гадна ер нь бол жацарган анс нэрс гэдэг жимснийхэн шүүснүүдийг одоо хэд их өтгөн биш шингээвдэр тэгээд мөн нэмж байгаа чихэрлэгийг одоо тийм төдийлөн их биш хэлбэрээр өгөөд хүүхдэд хангалттай хэмжээгээр болох нь их чухал байдаг. Тэгэхээр хамгийн гол зарчим бол хүүхдийг хангалттай болгох. За эцэг эхчүүд маань хүүхдэд одоо дуртай хоол хүнсийг өгөөд ингээд яваад байдаг. Энэ нь бол одоо хүүхд дуртай одоо тийм чихэрлэг ундаа тэгээд гурилан бүтээгдэхүүн одоо чипс гэх мэт энэ хоол хүнснүүд нь чихэр давсны хэрэглээг нэмэгдүүлж хүүхдийн одоо харшлыг төгчүүлснээр мөн ханиа томооны үед хөндрөл эрсдлийг бий болгодог. Тийм учраас хэтэрхий их чихэрлэг ундаа мөн давсны хооломжтой чипс мөн олон төрлийн тийм чихэрлэгүүдийг багасгаад тэгээд бол одоо байгалийн гаралтай хоол хүнсүүдийг төлөхөө нэг чухал. За эдгээрээс гадна бага насны хүүхдийн дархлааг дэмжих зорилгоор эмчийн зааврын дагуу А витамин, Д витамин, олон найрлагч жилийн мэдүүлэлтүүдийг хэрэглүүлдэг. За А витаминжуулалтын 1 сарын аян бол сая 11-р сар зохион байгуулалтад дуслаа. За тэгээд одоо амин дэмжүүлэлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдаад нэг 12 сарын 20-оос эхлээд хүүхдүүд бол Д витамины уух боломжтой болдог. Тэгэхээр Д витаминыг хүүхдийн нас биеийн ерөнхий байдалд тохируулаад эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. За олон найрлагч жилийн бэлтгэмлийг бол манай өрхийн эрүүл мэндийн төвөөс өвчлөгдөхий болоод мөн авчиргааны баталгаажих түвшинээс доогоор орлоготой мөн хооллолтын бэрхшээлтэй хүүхдэд бол тусгайлан өгч байгаа. Тэгэхээр олон найрлагч жилийн бэлтгэмлийг бол эмчийн зааврын дагуу өдөрт нэг удаа хэд халуун биш, хэд хөвтөн биш бүлээн хоол хүнсэнд нь холиод дуустал идэвхтэй. Ихэвчлэн ер нь бол махан хоолнд хойж болгодог. Нэгэнд одоо олон найрлагч жилийн бэлтгэмлийг та хоолнд хойсон бол тэр хоолоо дуустал хүүхдэд өгөх юм бол одоо ашлуулт нэрнэ. За тэгэхээр бага насны хүүхдүүд өдөр ханиа томгоор их өвддөг. Тэгээд ханиа томгоор өвдсөнтэй холбоотойгоор хүүхдийн хамар өвдөх, хоолоо өвдөх, мөн амны хүнд одоо эмзэг торолтууд гарах ийм шинж тэмдгүүд их явдаг. Тэдгээрээс гадна томоо өвчнөд холбоотойгоор хордгын шинж тэмдэг их явах учраас хүүхдийн амтлах мэдрэмж, үнэрлэх мэдрэмжөө өөрчлөгдөж хоолны туршил их өөрчлөдөг. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдүүдээ одоо өвчтэй байх тохиолдолд нь өдөрт 5 удаа хоолдог байсан бол өвчтэй байх тохиолдолд нь бүр 6 удаа ингэж хоолдог. Мөн өвчтэй хүүхдүүдэд бол шингэнийг илүү их хэмжээгээр өгөх тийм шаардлагатай байдаг. За тэгэхээр зэрэг хүүхдийн хооллох туршил эмзэглэл ихсэнтэй холбоотойгоор нөгөө хооллох бүх одоо хүн идэж ууж болдог тийм бүхэл хоол унднуудыг идэх боломжтой болдог. Тэгэхээр зэрэг нэгдүгээрт бол хооллох туршилтыг нэмэгдүүлэх зорилгоор хоолны өнгө үзэмж амт чанарыг сайжруулах хэрэгцээ болдог. Тэгэхээр зэрэг хоолны өнгө үзэмж гэдэг дээр бол хооллоход одоо идэвхтэй болох зорилгоор одоо ногооны зууш, жимс, за одоо баг зэргийн одоо эдэм эдгээрийг бол ингээ өнгө алгалуулсан байдлаар мөн нухаш хэлбэрээр хүүхдэд бэлтгэж өгөх ёстой. Хоёрдугаарт нь одоо амны хүндэд тууралт гардаг хоолой залгуур өвчтөй утгатай холбоотойгоор хоолыг бол одоо тийм хагас шингэн одоо махыг машинсан за ногоонуудыг бол нухсан тийм зутан байдлаар одоо шүлтэй хоол байдлаар бэлтгэж өгөх нь бол хүүхдийн одоо хооллоход бол тийм эвтэйгэн болгож өгдөг. За дээрэс нь нэмээд одоо ямар тохиолдолд хүүхд одоо дур сонирхолтой байдаг жимсний ундаа, жимсний шүүс тийм ээ ийм одоо чихэрлэлтэй одоо тараг эдгээр зүйлүүдийг бол одоо өгөх хэрэгтэй. За эдгээрээс гадна одоо бага насны хүүхдэд зайлшгүй хэрэглэх анхаарах ёстой нэг зүйл гэдэг энэ нь бол тослогийн зүйлсийг хүүхдийн хоол болгонд нь одоо 3-5 граммаар нэмж өгдөг. За жишээлбэл одоо махан хоолнуудад бол нэг 5 грамм урандын төсөв нэмж өгдөг бол каш, зутган, сүйдэ будаа, нухаш зэрэг хоол хүнсэнд бол одоо 5 грамм орчим цэцгийн төсвийг бол ингэж нэмж өгдөг. Тэгэхээр энэ цэцгийн төсвийг нэмж өгснөөр А-д амин нэмээс хэмжил сайжирч мөн хүүхдийн одоо мэдрэлийн эдис хөгжих, сэргэх ийм нөхцөл байдлыг өртөөж өгдөг учраас хүүхдэд бол хоолой болгон дээр нь тослогийн зүйлсүүдийг нэмж өгөх юм хэрэгцээ шаардлага гардаг. За тэгээд бага насны хүүхдүүдэд хангалттай хэмжээний шингэнийг өгөх нэг чухал.
За тэгээ ялангуяа өвчтөе хүүхдүүд маань бол одоо өвчнийхээ үед хүн эдгэрхийн тулд маш их хэмжээний цус багталт үүсдэг, маш их хэмжээний А витамин дутагдал үүсдэг. Тэгээд төмөр болоод кальц гэмтийн эрцүүдийн дутагдлыг учраас их үүсдэг учраас тэжээлэг хоол хүнснүүдийг бол нэлээд сайн нэмж өгөх хэрэгтэй. Тэгэхээр тэжээлэг хоол хүнс гэдэг нь бидний сайн мэддэг төрөл бүрийн ногоонууд, төрөл бүрийн жимснүүд, мөн жимсгний шүүснүүд. За тэгээд бид нар төрөл бүрийн сүү цагаан эднүүдийг бол өгөх ёстой. За тэгэхээр хамгийн одоо зохистой хэмжээгээр бол өдөрт сүү цагаан эднийг өгдөг 2 нэгж өгөх шаардлагатай байдаг бол өвчтөе үед бол 3 нэгж болж нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгэхээр одоо нэг аяагчтайхан тараг, нэг аяг хөрвсөн сүү. Тэгээд тэр завсар хооронд нь одоо сайхан шинэ эдэм юм уу? Эсвэл одоо нэг аяг арцыг өгч ингэж хөвших хэрэгтэй. За жимс бүтээгдэхүүнийг мөн бид нар нэг аягаар хэрэглэх ёстой. Энэ дээр бол одоо хүүхдийн идэх сонирхолтой ямар ч төрлийн нэг төр ширхэг жимс дээрээс нь нэмээд бүлээн жимсний шүүс, жимсний одоо нухшуудыг бэлтэж өгч ингэж сурах ёстой. За тэгээд дараагийн нэг зүйл маань ногоог бол айлуулахаар бүх хоол хүнсэнд нэмэлт байдлаар өгөөд дээрээс нь одоо янз бүрийн ногооны цотонгуудыг бол хийж хүүхдэд одоо итгэж дэвтийхэн сонирхолтой шинэлэг өгдөг